Хай манайхаа Нукадори байна. Шинэхэн бичлэгтэй тавтай морил. Энэ бичлэг болохоор миний хүүхдийн хүүсийг мэдэх бичлэг аахгүй юу? Бол нь өөрөө мэдэхгүй байжгаад яг тэр одоо шаар хаалгах ч юм уу ямар нэг юм хийхтэй ингээд мэдмээр байгаа ч гэсэн яг надад туслаж одоо ингээд миний өмнөөс яваад тэл юм хүм захиалах ч юм уу тиймэрхүү юм хийгээд өгөх хүн байхгүй байна. Өөрөө төрүүлж задлаад, өөрөө төрүүлж мэдээд тэгээд шаараа үлээгээд бэлдээд тэр хамтдаа хаглая гэж бодож байна. Энд ингээд нөгөө битэг бүр ингээд нөгөө DNA төвшөнд шинжилдэг тийм шинжилгээ авд юм байлээ. Монголоор бараг сая гаруй төгрөгийн үнэтэй заяа. Тэр шинжилгээнд дээр болохоор одоо Дауны синдромтой эсвэл одоо ямар нэгэн тийм ургийн гажиг энтертэй бол гарч ирдэг тийм шинжилгээ гэсэн. Тэгээд энэ дээр нь болохоор хүүс нь мэдэгддэг гэсэн бас. Тэгээд би өглөө ингээ яг эмч рүүгээ яваад ингээд хүүс одоо тэр шинжилгээнийхэн хариугийн дотор хийгээд авцсан байхгүй юу. Тэгээд намайг шууд мэдхүү гэхээр нь би нэг мөсөн гэрийнхэнтэйгээ мэдийгээд хэлсэн. Тэгээд за тэгвэл би ингээд тогтоон тэгээд үгээд эмч маань тэгсэн. Бүр амар догдолж जैन. Олон юм нушгүй би ямар ч хэлсэн энэ дээр байгаа хүүсээ харчий гэж бодож जैन. Угаасаа надад өөрөө харахаас өөр сонголт байхгүй. Oh my god. За ямар ч гэсэн би бол хүүсээ мэдчихлээ. Эхний хүүхэд болохоор надад бол аль хүүсэн ч бол хамаагүй л шаар авсан байхгүй юу. Тэсэн чин дотор юм 2 шаар тэгээд ийм 2 өнгөн байд юм байна. Тэр нь болохоор найз залуугаа жоохон prank гэж бодож ин заяа. Түл угаасаа 2 шаар агаалаа. Тэнгүүт нь би эхнийх дээр нь 2 хүүснийх нь өнгөнөөс нь холиод тэгээ хаглал тэнгүүт юу вэ хүү юм ох юм гэд ингээд жоохон шоконд орно штий. Ингүүт нь за жинхэнэ нь энэ байна гэд жинхнийг гаргаж ирээ гэж бодож байна. Пүү энэ өнөр бүр ямар шичгэн би бүр миний нөө хордлого бүр одоохондоо арилааг байгаа. Нэг тийм сонирн байгаад байгаа хгүй юу хордлого маань ингээд бүр учиргүй ингээд дотор мохоо орохгүй ч гэсэн бүр ингээд ерөөсөө юу ч идэж чадахгүй. Идэх тийм ямар ч тийм хүсэл байхгүй зүгээр ингээд өмнө нь бол би ингээд зүгээр идэхийн тулд амьдрэх хүн байсан байхгүй юу? Ер нь бол баг. Гэсэн чи одоо зүгээр яг амьдрахын тулд идэнэ гэдгийг л ойлгож байна би. Тэгээ баг нэг хэсэг ерөөсөө мах идээгүй ингээд хоол хийлэхээрээ би шууд махын ингээд бүхэл ингээд чануулаад дараа нь ингээд чансан махныхаа шүлэн дээр одоо тэр бусад ногоо бүх юм боцлогуулаад нэг бүр тийм амар сайн бас угаасаа бас идэж чадахгүй байгаа. Тэгээд 9 шидийн ногоо бол ерөөсөө идэж чадахгүй зүгээр төмс луу байцаагаа бол идэж байгаа. Тэгээд брокколи, мандуй тэр ерөөсөө идэж чадахгүй. Ер нь бол гяс өглөө сэрэл гяс юу яагаад эвлээ штий. Гяс ингээд өглөө сэрэл гяс хоол ундагдэл дотор муухай орхихоос өмнө гяс хоолоо идээд байвал ер нь бол дэжгүй юм байна гэж би бодсон. Ямар ч сан би 2 хүүснийхээ өнгийг ингээд холиод хийчлээ. Тэгэхээр жирэмсэн байтугай жирэмсэн биш хүн чинтэй өнөрлөхөд хэцүү юм байна да. Бүр ингээд шаарны өнөр их зүгээр яг нэг шивэр шиг өнөртэй байна. За тийм бүр амар том юм энэ. Yeah. Yes. I did it. Oh my god. Энд миний энэ шант нөгөө нэг хүмүүсийн хүүсээ мэдчихэж байгаа бичлэг үзэхээр айгүй хөөрхөн л болцсон би дээ. Энд гэсэн чинь нэг өндөг шиг хэлбэртэй болж байгаа юм. Дэлгийч юм шиг. За ямар ч байсан ингэ болчлоо. Тэгээд нэг ийм бас өгцөн бах юм уу чи. Хүүхдийнхаа хүүсийг энэ дотор хийчлээ. За энийг нэлээд болгоомжтой үлээ нэ. Иймэрхүү боллоо. Энэс том үлээч бол айгүй бол бүр дэлбэлж хийж баларсан юм болов гэж бодож байна. Яа энэ бүр ямар хэцүү ажил юм бэ?
За гой юм би. Энэ ингээд миний хуруу гаццсан. Бүр ингээд богцчлаа миний хуруунд. Яа. Ёо. Стэнэр. Эмийн сандал хийлээ бурхан минь. Гэтэ амар суулаалчлаа яана. Энэ одоо бараг эргээс өмнө хийн гарч уйдээ. Энэ болохоор prank. Энэ болохоор яг үнэн. Тэгэхээр нуунаа. Энийг болохоор эрэхтэн сайхан. Үлээлгэндээ. Би үлээлгэндээ нэ. За бит хоёр яг одоо хүүхдийнхээ хүүсийг мэдэх гэж байна. За байж л та. Чи ер нь аль хөөс байвал гоё гэж бодож байна. Хоёлаа. Ихрөө гэх бодлоо. Хоёлаа. Пити. Оо ягана цэнхнүү за харъя. Нэг, хоёрын Юу вэ тэнийг юм бэ? харсан биш үү? За тэгэхээр нэг. Алин цаарч ирсэн баярлалаа маастэй. За энийг бүрлэхлээ да. За 1 2 3 Ягаан цэнхэр холилдсон шүү дээ юу гэсэн үг юм бэ? Ягаан биш үү? Үгүй ээ. Наа чин дандаа ягаан байх хэвээр. Эсвэл дан цэнхэр л байх хэвээр. Гэхдээ яа таалсан юм аа. Энэ дотор жинхэнэ нь байгаа. Prank юм аа. Ягаан цэнхэр ингээд холиод хийцэхгүй. Жинхэнэ хүүхдийн хөөсөнд энэ дотор байгаа. За билнэ. Саяных л prank хийсэн заяа. Одоо эндээс жинхнээсээ гарч ирэн заяа. Дотор хоёр шаартай тэгээ хоёр ийм цэнхэр ягаан юм бөмбөлөг байсаахгүй юу? Нэг багцсан. Тэнгүүт нь би ихнийх дээр нь хольж хийгээд pranklаад тэгээд уулцсан юм байлгаа гэж бодсон. За чи ямар хөөс гэж бодож байна юм? Юу гэсэн үг юм? Ягаан цэнхэр гараад штеп. Аль нь ч яг зүгээр үү тий? Дээрээ би яг чанга барьчих. Намаа хутгалж байгаа юу? 3 Ойсэн ба. Baby boy. За ямар вэ? Анжи. Тэ. Хүү байж магадгүй бодож ирсэн юм уу? Жисэн. Яг уу. Яг биш бодсноор яг биш тий. Ягаад ч хөөж чадсан юм бэ? Гэхдээ чамаа яг систем тийм байх гэж. Яг үнэ тий. Амар сонин заяа. Яг өөрийгөө хэрвээ жирэмсэн болох юм бол охинтой болохыг амар хүсэх байх гэж би бодож исэн. Тэгсэн чинь би ингээд яг жирэмсэн болсон чинь ингээд бичлэгнүүд үзсэн байхгүй юу? Тэгмэд хүмүүс амар сонин ингээд охин ямар хүүхдтэй болмоор нэгэн үү солонгосчууд ер нь ялангуяа монголчууд ч гэсэн охин гэл амар тэгдэг байхгүй юу? Тэгэхээр би жоохон гонилаа заяа хүү яатсан. Хүү ч гэсэндээ амар хөөрхөн шттэ гэд ер нь бодож исэн. Тэгэл нэм очир шиний хөөрхөн хүү гараад ирлээс хөөрхөн шít гэд би бодчихсэн. Баярлж ин гэхдээ жоохон айж. Хан болоод үг мөгөнд арахгүй байх. Ер нь ингэ жоохон айж ийна бас. Хүү гэд мэдсэн чинь бүр амар айж. Жоохон айж ийна. Би нэг би жоохон өвдөөд бамбаа юм уугаад тэгсэн болохоор бас жоохон айж исэн чинь зүгээр ангисэн. Гоё айсан. За ирээдүйн үзэж байгаа хүүхэд минь ийм байлаа. Бичлэгээ дуусгая та.